За нөгөө Daily 720 гэсэн баркод хэвлэгчээ хэрхэн инсталлын суулгах зааварыг хэлж өгье. Эхлээд интернет руу ороод Google дээрээсээ nbdaily.com гэдэг рүү ороод тэгээд энэ search хэсэг дээр нь дараад DL 720C гэдэг загвараа бичээд тэгээ search хэсгээр нь хайгаад гарангууд 720 DL 720C гэсэн энэ дээр нь дарж орно. За дараад оронгууд хэл нь хятад хэл юм уу эсвэл англи хэл дээр байгаа. За тэгэнгүүт за би бол хятад хэл мэдгүй учраас англи хэлний сонголтыг нь оруулаад энэ download data гэдэг дээр дарна. За ингээд download data гэдэг дээр дарж орохоор manual гэдэг дээр нь энэ бол гарын авлага буюу зааварчилгаагаа. За drive гэдэг хэсэг дээрээсээ install татаж авна. За Windows 10-тэй бол энэ Windows 10 гэдэг дээр нь дарна. XP drive-ээр XP дээрээ тараад татаж авах дээрээ дарна. Download now гэнгүүт таны татаж авах хэсэгт орсон байна. За харин принтерээ болохоор эндээ холбоод принтер дотор өөрийнх нь адаптер байгаа. Энэ нэг нь болохоор компьютер руу холбох USB байгаа. За энэ бол юуных нь компьютерноос принтерээ холбох USB байгаа. За холбогдсон тохиолдолд саяхан шиг дуурж гарч ирнэ. За энэ дээр файл нь zip файлаар танд татагдсан байвал ишээгээ ороод за би татаж авсан файл руугаа ороод энийгээ extract here гэд yes to all гэд ингээд миний файл инсталл нь гарч ирлээ.